你上过的面试怎么样？还可以。他们的问题都挺容易的，就是我有点儿紧张。面试的时候一定要对自己有信心，要相信自己的能力。你说的对3月15号上午8点在学校的体育馆还有一个招聘会，你去吗？我还没决定呢。听说孩子招聘会提供的工作机会很多，我们一起去看看吧。Өнөө өглөө таны ярьслах ямар байв? Зүгээр дээ. Тэдний асуусан асуултууд маш амархан. Гэхдээ би баг зэрэг сандарч байсан. Ярилцлагын үеэр та өөртөө болон өөрийнхөө чадварт итгэлтэй байх ёстой. Чиний зөвөө 3 дугаар сарын 15-ны өдөр 8 цагаас сургуулийн спорт зааланд хөдөлмөрийн яармаг болно. Чи явах уу? Би хараахан шийдээгүй байна. Энэ хөдөлмөрийн яармагт олон ажлын байр байгаа гэж сонссоо. 校领这次招聘不是小丽负责吗？本来是小丽负责的，但是她突然生病就远了，所以就交给我来做了。哦，这次应聘的人多吗？经理，这次来应聘一共有15人。经过笔试后，面试有2个人不错，这是他们的材料，您看看。这2个人的能力都比较符合我们的要求，你通知他们下周一上午9点来我办公室吧。好的，那我马上跟他们联系。Шаулын энэ ажилд Шаули хариуцлага хүлээхгүй гэж үү? Шаули үг нь удирдах байсан ч гинэт биеийн муудаж эмнэлэг твцэн тул надад үлдээсэ. Өө, энэ удаад үрэгдэл гаргагчид олон байна уу? Менежерээ, энэ ажилд 15 хүн бүртгүүлсэн байна. Бичгийн шалгалт, ярилцлагын шалгалт хоёрын дараа 2 нь сайн байсан. Энэ бол тэдний материал хараарай. Энэ 2 хүний чадвар бидний шаардлагад харьцангуй нийцэж байгаа. Та тэднийг маргааш өглөө 9 цагт миний офис дээр ирээрэй гэж хэлээрэй. За, тэгвэл би тэдэнтэй шууд холбогдож болно. 婉静，好久不见了，大学毕业后就没联系了。你现在在哪儿工作呢？我一毕业就去上海等留学了。你对现在的工作一定非常满意吧？我很喜欢现在的工作，因为我学的就是法律专业，而且同学们都很喜欢我。另外，收入也不错。星期天咱们同学聚会，你能来参加吗？能来，虽然这次来北京时间安排得很紧张，但我一定借这次机会去跟大家见见面。婉静，уулзаагүй удаж байна. Их сургуулаа төгсөөд холбоо тасарсан. Та одоо хаана ажилладаг вэ? Би сургуулаа төгсөнгүүтээ Шанхай руу хуульчаар ажилласан. Та одоогийн ажилдаа сэтгэл хангалуун байх ёстой тийм үү? Би хуульч мэргэжлэлээр суралцж байсан болохоор миний одоогийн ажил маш их таалагдаж байна. Миний хамт олон надад их таалагддаг. Дээрээс нь орлогч сайн байгаа. Ням гарагт бид ангийн цугларалттай. Та ирэх үү?
ирэх боломжтой. Энэ удаад Бээжинд ирэх миний хуваар маш нэгт байгаа ч би та бүхэнтэй уулзах боломжийг ашиглах нь гарцаагүй. 面试的时候真力对我印象不错，还通知我每天就可以上班了。真没想到找工作这么顺利。你想知道面试需要注意什么吗？首先要穿正式的衣服，这会给面试者留下一个好的印象，让他觉得你是一个认真的人。只此一品是不要紧张，回答问题时说的不要太快，上音乐不要太小，要相信自己有能力做好。当然最重要的是回答问题要诚实。Ярилцлагын үеэр менежер надад сайхан сэтгэл төрүүлж маргааш ажилдаа орох боломжтой гэдгийг дуулгав. Ажил олох нь ийм амархан болно гэж би үнэхээр бодоогүй. Ярилцлагын үеэр юуг анхаарах хэрэгтэйг мэдмээр байна уу? Юуны өмнө албан ёсны хувцлалт өмсөх нь ярьцлах өгсөн хүнд сайхан сэтгэл төрүүлж таныг ноцтой хүн гэж бодоход хүргэнэ. Хоёрдугаарт өргөдөл гаргахдаа бүү сандар асуултанд хариулахдаа хэд хурдан юм уу чимээгүй ярьж болохгүй. Мэдээжийн хэрэг асуултанд хариулахдаа шударга байх нь хамгийн чухал. 第一印象就是在第一次见面时给别人留下的印象。虽然第一印象不总是对的，但如果想改变就很困难。你给别的第一印象会影响他们以后对你的感觉和判断，所以给第一次见面的同事留下好的印象。以后的工作可能会更顺利。给第一次见面的顾客留下好的印象，你可能会买出多的东西。但是如果第一次见面给别人留下相不重视，这样的会影响，那么以后就很难让别人影响你。所以不管是上课、上班还是预约，人会重视都非常重要。Анхны сэтгэл бол бусдад анх удаа уулзахдаа үлдээсэн сэтгэл юм. Хэдийгээр анхны сэтгэл үргэлж зөв байдаггүй ч түүнийг өөрчлөхөд хэцүү байдаг. Бусдад өгөх анхны сэтгэл нь тэдний дараагийн мэдрэмж таны талаарх дүгнэлтэнд нөлөөлнө. Тиймээс анх удаа уулзаж байгаа хамт олондоо сайхан сэтгэл үлдээвэл цаашдын ажилтаа нь илүү жигдэрч анх удаа уулзаж байгаа үйлчлүүлэгчтэй сайхан сэтгэл үлдээвэл илүү зүйлийг зарж болно. Гэсэн хэдий ч анхны уулзалтанд цагтаа ирэхгүй гэх мэт бусдад таагүй сэтгэл үлдээвэл ирээдүйд бусад хүмүүс танд итгэхэд хэцүү байх болно. Тиймээс та хичээлдээ явах, ажилдаа явах, бусдадтай уулзах зэрэгтэй цагтаа явах нь маш чухал юм. 听说你要换工作了，今年已经换了3次工作了吧？别提了。我以为想工作
比以前的好，没想到还没有以前好呢。上次那份工作你只做了2个月就离开了，此时完全适应一个新的工作需要1年时间，所以经常换工作不一定好。我也明白，当时那份工作的收入太少了。你猜到新公司不要太执着赚钱，多学习才是最重要的。好，我一定会努力吧。现在这份工作做好。Таныг дахин ажлаа сольсон гэж сонссоо. Та энэ жил 3 удаа ажлаа сольсон уу? Мартаарай. Би шинэ ажил нь өмнөхөөсөө дээр гэж бодсон ч өмнөх шиг тэмд сайн биш байна гэж бодсонгүй. Та сүүлийн ажлын байрандаа 2 сар л ажиллаад дараа нь орхисон. Үнэн дээр шинэ ажилдаа дасан зохицоход 1 жил шаардлагатай байдаг тул ойр орхон ажлаа солих нь тийм ч сайн санаа биш байж магадгүй юм. Би ч гэсэн ойлгож байна. Гэхдээ тэр ажлын орлого хэтэрхий бага байсан. Та шинэ компанид ирлээ. Илүү ихийг сурах нь хамгийн чухал зүйл. За, би одоо байгаа ажлаа сайн хийхийн тулд шаргуу хөдөлмөрлөх шаардлагатай ажиллах нь гарцаагүй. 那份倒车还有多长时间才能做完？按原来的计划应该是2周，但是我们可以提前完成，周末保证做完。虽然最近工作很忙，但你们也要注意身体啊。谢谢您，现在有很多事情等着我做，真不知道该先做哪个好。每天的早上我读吧，当天计划要做的事情写在笔记本上，提醒自己安排好时间。你也可以试试这样做，这个办法真不错。这样我就不会手忙脚乱了。Судалгааг дуусгахад хэр хугацаа шаардлагатай вэ? Анхны төлөвлөгөө ёсоор бол 2-7 хоног байх ёстой ч бид урьдчилж дуусгаад амралтын өдрөөр дуусгах баталгаа өгч чадна. Та сүүлийн үед ажил дээр маш завгүй байгаач эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй. Баярлалаа. Одоо намайг олон зүйл хүлээж байгаа бөгөөд алийг нь эхлээд хийхээ мэдэхгүй байна. Өглөө бүр би тэр өдөр юу хийхээр төлөвлөж байгаагаа тэмдэглэлийн дэвтэртээ бичиж цагаа зэгцлэхийг сануулдаг. Та үүнийг бас туршиж үзэж болно. Энэ бол гайхалтай санаа байна. Ингэснээр би ярахгүй. 什么是让你这么高兴啊？我们和上次那个公司的生意终于谈成了，太好了！你工作那么努力，公司会越来越好的。我原来以为做生意很简单，后来才发现其实并不容易。现在赚钱越来越难了，慢慢来，万事开头难，重要的是要多积累经验。我现在经过我们大家的努力，公司的生意会越做越大。
一切都会好的. Юу чамайг ийм аз жаргалтай болгодог вэ? Эцэст нь бид сүүлийн компанитай бизнес гэрээ байгууллаа. Гайхалтай. Ингэж хичээж ажиллавал компани улам сайжирнаа. Би анх бизнес хийх амархан гэж боддог байсан ч одоо мөнгө олох амаргүй болсныг мэдсэн. Цаг заваа гарга бүх зүйл эхэндээ хэцүү байдаг. Хамгийн чухал нь илүү их туршлага хуримтлуулах явдал юм. Бид бүгдийн хүчин чармаалтаар компани бизнес улам бүр томорч бүх зүйл сайхан болно гэдэгт би итгэж байна. 我们今年的工作都已经按照计划完成了。这一段时间，尽管工作很紧张，中间也遇到了很多困难，但是因为有大家的努力，我们成功的解决了问题，顺利的完成了工作，非常感谢大家对我的帮助。另外嘛，真理让我告诉大家一个好消息，因为大家按时完成了工作，公司决定这个月给每人多发3000元奖金。感谢大家。这3个多月的努力工作，希望明年能有更大的成绩. Энэ жилийн бидний бүх ажил төлөвлөсний дагуу хийгдсэн. Энэ хугацаанд ажил маш эрчимтэй өрнөж олон бэрхшээлтэй тулгарсан ч бид бүгдийн хичээл зүтгэлийн үр дүнд асуудлыг амжилттай шийдвэрлэж ажлыг саадгүй хийж дуусгалаа. Нэмж дуртахад менежер надаас хүн бүрт сайн мэдээ дуулгахыг хүссэн юм. Учир нь хүн бүр ажлаа цаг тухайд нь дуусгасан тул компани энэ сард хүн бүрт 3000 юаны урамшуул олгохоор болсон. Өнгөрсөн 3 сарын хугацаанд хичээл зүтгэл гаргасан та бүхэнд баярлалаа. Ирэх жил илүү их үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. 年轻人刚开始工作的时候，不要太执着，赚钱不要严谨，你只要工资和奖金。在工作的前几年，重要的是丰富自己的工作经验，学习与同事交流的方法，积累专业知识。这些比收入重要多了。但是很多时候我们不得不去做一些自己不愿意做甚至是非常不喜欢的工作。这时我们最需要的就是对工作的责任心。一个人即使能力再高，经验再丰富，如果对工作没有责任心，也很难把工作做好. Залуу хүмүүс анх ажил хийж эхлэхдээ зөвхөн цалин урамшуулалд анхаардаа хандуулах хэрэггүй. Ажлын эхний жилүүдэд ажлын туршлага баяжуулах, хамт ажиллагчтайгаа хэрхэн харилцах, мэргэжлийн мэдлэг хуримтлуулах нь орлогоос хамаагүй чухал юм. Гэхдээ олон удаа бид хийхийг хүсдэггүй эсвэл бүр дургүй байдаг ажлыг хийх хэрэгтэй болдог. Энэ цаг үед бидэнд хамгийн их хэрэгтэй зүйл бол ажлын хариуцлага юм.
хичнээн чадвартай туршлагатай хүн ажилдаа хариуцлага хүлээхгүй бол ажлаа сайн хийх хэцүү. За өнөөдрийн бэлдсэн бичлэг энэ хүрээд дуусч байна. Баярлалаа.